Нага би өглөж дурсаж явах ба. Бэдаж ажиллаж амьдралын их талаар завин дээрээ үндсэндээ суух цэг нь өнөөдөр ирж байна. Ингээд та бүхэндээ ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Ирээдүйн эрдэм номонд нь бэлгүүн их гэгэл бүхнийг хүсье. Баярлалаа гэж хэлэхгүй дахиад бид уулзнаа. Аюул би байна. Камер итгэж чадахгүй л амар үрд байна. Юу ч болоо. Нэг чинь миний 15. Бихэнд зэгэрдсэн хорооны минь хээ Үсгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо Тахан сэмэрсэн дөрөв хоцосмэн Таны ханхурдтэйгээ аргагүй лүлтлээ Сүүчийн дурсамч хичээлийн дараа Ангара жахан дүнсиж Сүдэрт хамрын өдрөөр Айсхан дунда бид нөлвөстэй Нар туссан гэрэлт самбарамэ Юусэн сарынигин тэгэн мөнхөрдөө Намайг сургасан багш нар мэ Та бүхэндээ хүүхэд насны хамгийн дурсамжтай тогон агшин эрдэм баяраа тэмдэглэж байгаа явдал баяр хүргэж та бүхнээрээ бахархаж байна. Энэ бахархлын минь хүлээн авна уу? Ад жаргал баталгаа амьдралын төлөө тууштай хамтран ажиллаж ирсэн эсэг их та бүхэндээ сургуулийнхаа удирдлага ажилтан ажиллагчдаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Та бүхэн минь энэ эмпати сургуульд суралцж байсан агшин тутамч нь үнд зүйл энэ сургуулийн бахархал болж байгаа. Ирээдүйд энэ бахархал баталгаа минь үргэлжлэх болно. Сургуульд нь төгсөгчдөө алдаршиж, төгсөгчд нь сургуулаараа багтдаг жагтам ийм та бүхнээрээ бид үргэлж бахархаж, алдаршиж, омгших болно. Чиндурсан хичээлийн дараа ангара жахан дүнсиж Сүдэрт хаврын өдрөөр
бидэн өлмөстэй анхны хайрын гэгэн захтал эмээ догтлох үнэнтэйгэн сэтгэл үлдээлээ ангийн саруул танхимасан ангийнхаа найз нуртайган гармааргүй л байх юм сүүлчийн дурсамж хичээлийн дараах ангааран жахан дүнсэж сүдэр таврын өдрөөр айсан дундаа бид нулимстай Анх энэ сургуульд би 6 дугаар ангид орж ирж байсан. Тэгэхэд бол үнэхээр л гоё байсан. Тэгээд одоо нийгмийн төгсөх болцсон байна. Энэ манай ангийнхан 96-аас хойш бүгд тасралтгүй сууж байгаа, шилжиж мэдсэн ганц өрөвхтөл байгаа. Мэргэжил сонгосон. Надад бодсон нэг мэргэжил бол байхгүй. Ганц 2 мэргэжил байна. Нэг нь онгоцны хэсэгч энэхтэй бас хотлоо мэргэжил болж бодод. Хоёр дахь нь бол би инженер болно. Энэ ангийнхныгаа ер нь тэгээд аль болох холбоотой байж дараачийн 10 жилийн дараах уулзалтан дээрээ бүгд хэсэмэнд ирүүлэн хэрхийлэх хүс. Цуг тэгж уулзахыг хүсэж байна. Энэ манай ангийнхан ямар хүн болох нь надад амар сонирхолтой байгаа байхгүй юу тий. Тэгээд ер нь ангийнхан маань одоо ярьдаг л та бүгдээ уулзсан шүү гэдэг. Би ер нь зарим нэг хүмүүс амар том хүн болно гэж улс төрмөр юм гэж болно гэж бодож байгаа. Жишээлбэл одоо манай Ананд гээд найз байдаг. Би Анандыг бол баг улсын хурлын гишүүн, баг ерөнхийлөгч болохоор хүн гэж боддог. Тэ ер нь айгүй цаа чин ухаантай нэг хүний юм айгүй эвтэйхэн болчдөг. Надад айгүй тийм нэг ухаантай хөгж сэргэлдээ хөгж санагдсан л та. Одоо манай бандууд нь ер нь айгүй сахилахгүй. Тэгээд яг 8 улаан мөртлөө амар 80 банд байгаа юм шиг амар өмүүлдэг. Тэгсэн ч гэсэн одоо яг ангийн ингээд үед л амар жоок мөг амар хийдэг ч гэсэн одоо нөгөө нэг жинхэнэ одоо урлагийн үзлэг эсвэл тэмцээн уралдаан ч юм уу яг тиймэрхүү үед амар анги гэсэн юм амар харагддаг. Бус ангиудаас илүү одоо Кайрлаад гэдэг клубд байдаг болохоор тэрэн дээр ингээд удирдах явахтаа илүү дуртай байдаг болохоор жоохон тийм удирдах зөвлөлийн ажлууд ч юм уу бизнес, экономик гэх төрлийн ажлууд л гэж сонгосон шин. Хуртнаагч манай анги чинь бас зөндөө олон багш болсон бүгдэнд нь хэлчихье да. Эхлээд орж ирэхэд болохоор золзын агш байсан. Золзын агш болохоор яг тийм одоо юмтэй зүүрлж хэлэх юм бол нэг тийм цэцэг шиг гэх юм уу амар ингээ гаднаасаач зөөлөн дотроо ч гэсэн амар тийм цэцэг шиг амар гоё нэртэй юм шиг. Гоё цэцэг амар гоё нэртэй шиг тийм дотроо ч гэсэн амар гоё хүн. Тэгээд золзын агштай хэлэхэд болохоор одоо ингээ хүртэл ингээ бид нартай холбоотой байдаг. Тэгээд тэр нь ингээ одоо хүртэл ингээ бид нарыг мартахгүй ингээ анх таажсан анги нь лөө
яхаа тэрийн сайн мэдгүй. Гэтэ тийм болохоор ингээд бид нартай одоо хүртэл холбоотой ингээд санаж ингээд урсаж явдаг нь амар их таалагддаг. Тэгээ багшийн залуу багшийн нэг хэрэг үзүүл хайртай шүү гэж бас хэлмээр байна. За дараа нь болохоор Көгөршийн багш байгаа. Көгөршийн багш болохоор Көгөршийн багшийг бид нэр айгүй их зовоосон гэж боддгоо. Яг ингээд орж ирээл яг анхны анги ингээд аагаад авсан чинь тэр үед чинь манай анги яг 12 охин 12 бэндтэй байсан. Тэгээ бэндүүд нь бүр амар өмүүлээл бас амар зовоосон үе зөндөө байгаа. Тийм байвал тэр бүхэнд уучлаарай. Тэгээ бас тэгтээ тэгсэн ч гэсэн ингээ багштай ингээ ганцаараа ингээ ярилцлага хийдэг гэсэхгүй Көгөршийн багш. Тэгж яхад багш ингээд амар ойлгодог байсан. Тэгээ тэгж ойлгодог байсан баярлаа. Бас хайртай шүү. Уртнаагч ер нь 9-р ангиас хойшлоо ингээд хими хичээл ордог байсан. Тэгээ тэр үеэс ингээд бас яг ингээ анх орж эхлэхэд нь л амар сэтгэлтэй багш гэдгийг мэдчихсэн л та. Ингээд зүгээр ингээ жижигхэн зүйл дээр ч гэсэн амар тийм сэтгэлтэй ингээ ханддаг нь амар таалагддаг. Тэгэнгүүтлээ одоо ингээд өглөө 15 минутын ном уншихын цаг дээр ч гэсэн дандаа ингээд амьдралд хэрэгтэй юмнуудыг амьдралд ингээ заавал сонсох ёстой зүйлүүдийг ингээ хатууч гэсэн ингээ хэлж чаддаг. Тэгээ хайрын дотроо халан гаднаа гэдэг нь манай уртнаагч юм уу да. Тэгээ нэг үзчихвэл хайртай шүү гэж хэлээ да. Уг нь бол багасаа эмч болно л гэж боддог. Одоо тэгэл ер нь мөнгөтэй л болно. Ер нь баян л хүн болно. Яг би бол тэрийг бүр өмнөөс бодсон байсан. За 10 жилийн дараа уулзвал би ангийнхныгаа нэг гадаад руу ч юм уу те бүгдийг нь аваад аялье гэж боддог. Тэгэл нэстэг тэрхээр ирж уулзаалаа. Жамсрын зөмбөрл. Ерөнхийлөгч болж байгаа хөө. Энэ Spaces ингээл мэдээний уншаад бидэн дээр өөрийнхөө санал бодлыг хэлээ. Яг шийдвэр гаргахтаа сайн юм. Тэгэл манай ангийнхан ч бүгдээр л хөрөх шүү дээ. Яг байсан. Одоогийн байдлаар бол Мишель гэх юм. Би бол ангийнхныгаа айгу нэг амтны үрээлэн гэж боддог байхгүй юу. Ингээл ер нь айгу 9 шидэн бүрдсэн хүмүүс байдаг. Тэгээд ер нь ингээ бүгдээрээ нэг юм амтантай зөвлөл ер нь бүгдээрээ нэг юм яг амтан шиг. Тэгээд ер нь яг анх орж ирээд бол яг ямар ангид ороод ирвэл гэж бодож исэн. Тэгээд яг сүүлдээ ингээ тасаад яг нэг юм хүний бас нэг юм муухан талын биш яг сайн талуудыг нь яг олж харсны дараа бол одоо л ангийнхандаа айгу хайртай. Би болохоор Японд одоо явж сурах сонирхолтой байгаа. Тэгээ Японд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүд гэдэг юм бол дижитал маркетинг гэдэг. Тэгээ дижитал маркетингийг ер нь сонгосон байна. Тэгээ хамгийн түрүүнд толгойд бууж байгаа нь бол яг жамсрын зөмбөрлэн бас ананд байна, баяр жаргалан. За баяр жаргалын хувьд болохоор эмч айгүй мундаг эмч болсон байх бах. Тэгээд анандын хувьд болохоор шоу менежер болно гэж ярьдаг. Тэгээд тэрэндээ ч гэсэн өөр айгүй сайн. Тэгээд тэрнгүүрээ нэлээд амжилттай явж авах байх. Жамсрын зөмбөрлийн хувьд айгүй улс төр юу нэг айгүй сонирхдаг юм шиг ингээд дандаа ангид ингээд юм улс төрийн талаар айгүй ер нь яг намайг орж ирэхэд л ярьдаг байсан. Тэгээд тийм болохоор улс төрч болцсон байх бас магадaltaй хаа. Манай хуртнаагч ер нь бол манай ангийг дааж аваад за нэг жил бараг болж гинүү да. Тэгээд яг уу юм богино хугацаанд дааж авсан ч гэсэн яг ингээд бидний төлөө бүр ингээ амар юм сэтгэл зүрх айгүй их зориулдаг. Тэгээд багштай ер нь айгүй дуртай, хайртай яг ингээл нэг миний имиж юм шиг, ээж юм шиг санагддаг нэг тийм дулаахан. За 10 жилийн дараа ямар ч байсан би айгүй 10 жилийн дараа гэдэг чинь ямар ч байсан хүүхдтэй гэр бүлтэй болцсон байх бах. Тэгээд яг гой хүссэн мэргэжлэрээ гадаа дотооддоо яг сурж боловсрч ирээд тэгээд Монголдоо бас гоё яг мэргэжлэрээ ажиллаад тэгээд бас айгүй мундаг ээж болцсон тайдтайг олзж авахаа. Ирээдүйд эхлээд тоогоочоор явж байгаа дараа нь бизнесмен болох. Тэр мөнгөтэй болоход арай хурдан зам юм. Тэгэхээр ямар ч тоогоочлохоор эхлээд ресторан нээчээд дараа нь сүлжээ болгосныхан дараа мөнгөтэй болцоод буудалч юм уу? Ер нь мөнгөтэй болсны дараа хийх юм бол их штэ. Амар төлөвшсөн гэх юм уу? Амар нэг өөр болцсон. Одоо жишээ нь ингээд зан авирын хувьд ч гэсэн нэг одоо зарим найз хүнтэй мөхөндөө болоод ирэнгүүт ингээд эмэгтэйнтэй яаж харьцах гэх юм уу арай нэг өөр болцсон гэх юм уу? Тийм тэгж өөрчлөгдсөн байна. Тэгээ ер нь л амар чимээтэй байжсэн чимээгүй болол тотгошоогоо зарим нь болвол зарим бүр амар нээлттэй болол нэг тийм хүл болцсон юм шиг санагдаж байгаа. Хамгийн салхихгүй нь анд амар салхихгүй. Тэгээ битээр нь яхаа ер нь л анд ингээд хааж явсан ингээ байгаа л нүдэнд ингээ харагдал бүртэлцээ сэн. Тэгэл багш нар нөгөө одоо хичээл орно шүү дээ. Тэнгүүд ингээ багш нар нь дандаа анд руу ингээ идэх байхгүй. Тэгэхээр угаасаа анд л болтгоо шүү дээ. Анд уг нь бол амар нээлттэй өгөх тэнгүүд багш нарын өөдөөс бүр амар
яач таахгүй. Тэгвэл нөгөө багшныхаа дургуун хүргээд тэгээ жоохон өөрөө юу байдлаар өнгөрчдөг. Чи анд сайн. Анд дээр хамаатай. Хамаатай юм уу? Тийм. Ер нь бол тийм. Ангийнхаас чинь хамгийн царайлаг гэж боддог. Ер нь энэ хайрцаанд ажгүй гоо гэж нэг. Хоёр амраа. Хоёр амраа. Амар төвшин, амар баясгалан хоёр. Жама нэг юу улс төр тал руу бол орчих واخ гэж боддог. Яагаад гэвэл өөрөө хилэмгийн доломгоо болохоор тэгээ өөрөө нийгэм тал руугаа дуртай. Тэгээ хилэмгийн доломгоо болохоор улс төр рүү орж магадaltaй. Дараагийнх нь мөнгөчөн сэтгүүлч болох магадлалаас өндөр баг. Тэгээ жүжигчин болох магадлалаас өндөр баг. Яагаад гэвэл өөрөө нэг камерын үүдээс ингээд гэртээ хараа өөрөө камертаа амар ярьдаг байхгүй юу? Өөрөө ингээд стори хийх ингээд хүртэл амар нээлттэй санагддаг. Тэр тийм болохоор нэг жүжигчин ч юм уу сэтгүүлч болох магадлал их өндөр. Урлагийн үзэл. Нөгөө манайх нөгөө ер нь л манай ангийн хүмүүс амар шин санаа гаргадаг гэдэг байхгүй юу? Тэгээ бид нэр ингээд тэрийгэж өөртөө мэддэг. Тэгээл тэр 11-р ангийн урлагийн үзэл дээр амар зүйл гаргажсэн бөөндөө. Одоо нөгөө хар самбар аваад ардталтын фон болоод ингээд зөөгөө явдаг ингээд тиймэрхүү юм дээр тэрийг хийж яхаад юм материалаа цуглуулж яхаад гэсэн амар сэтгэлээ сандал тэрийгээ бүр шөнө 11 хүртэл хар самбаруудаа хийж дуусгасан. Тэр үед амар бөөндөө дууга тавиал юм ярилцаал орилцох нь ойлгол тэгэл амар ярилцдаг гэсэн юм. Ангийнхан танай уулзаад юу гэж хэлвэ? Тэр бас таамаглах. Тэгээд би яг юу 10 жилийн дараа хэн болцсон байх бас мэдэхгүй болохоор юу гэж хэлхий ч бас мэдэхгүй. Тийм л байна. За навайг мэгмэр ташинэн дээр эрдэнэ гэдэг. Тэгээ одоо 12-ын би ангийг төгсгөө явж байна. Тэгээд энэ ангитай болохоор 9-р ангиасаа хойш эхэлж байгаа. Тэгээд манай ангийнхан бол анх ороход бол ер нь нэлээд хөдөлгөөнтэй жоохон хэцүү анги байсан ч гэсэн одоохондоо бол би дасцсан ч юм уу тэр хэд муужирсан ч юм уу ер нь бол нэлээд ивдүүтэй ер нь сайхан төгсөөд явж байна. Ер нь бол санхүү талдаа ер нь явъя гэж бодож байгаа. Ер нь би сайенс талд ер нь гайгүйчсэн нөгөө нэг тэрээс явах нэг тийм ихтгэл байхгүй болохоор зүгээр санхүү талдаа сураад дараа нь тэрийгээ хөөдөм мөн гэж бодоод одоо тэгээд санхүүгээр явъя гэж ер нь шийдсэн байгаа. Өчигдөрлөөсөн баг гэж бодож ер нь бол хамгийн толгойд амар орж ирж байна. Тэгээд амар би бол амар сэтгэл хөдлөлтөй болохоор амар өлсөө. Үлээл тэгэл төслөөдөө гэж бодож байгаа хэвчээсэн. Тэгээд хамгийн дурсамжтай нь бол энэ ахлаа л гэж ер нь бодож байна. Харин таамарсан юу ч амар тийм амар хоосон мэт мэлээ. Яг яах ингээд яар дараа нь юу болох вэ доо энэ хүмүүсийг тэгж харах болов уу яах вэ гэж ер нь жоохон тийм хоосон мэдрэж байна. Тэгэл эрүүлийн сайхан хүссэн зорсондоо хүрээд сайхан амьдраарай л гэж үстэй том аз жаргал хүсье. Манай ангийнхан бол үнэхээр гоё цоглог ихэнхдээ 6-аас цуг сурсан 6 жил сурсан одоо 6 жил сураад оюутан боллоо. 6 жил сураад гоё л байлаа юу. Манайхаа чи ер нэг үгээр л гоё анги л та. Хэцүү анги. Ерөнхийдөө багасаа тэгэл ер нь бүх ер нь тэ болохгүй бүтэхгүй те. Юу манай ангиас ч гардаг гэсэн л да. Бага ингэдэг. Хамгийн өвмүүлж байгаа анги тэгэл 6B, тэгэл 7B, 8B гэж ярьдаг гэсэн. Энэ алдарт дээ гэсэн да ер нь. Сургуульдаа ер нь мартахгүй би яхаа. Одоо ингээл төгссөн багш нар хүртэл баярлж илээ. Өчтөр чинь тэгэл уйлсан инээсэн баярлалаа өдөрлөө шүү дээ. Тэр тэгэл амар хүнээс нулимсаа нууж муугаал дээ. Уйлал гоё л байсан шүү дээ. Чинь л өмнө жилүүдийн төсөлтүүдийг үзэхэд бол надад амар тийм удаан санагдчихсэн. За ингээл төсөж байгаад ямар гоё юм бэ гэл ингээд тэр хүмүүсийн хувьд бол ингээд сэтгэл нь ингээд надад ингээд мэдрэгж байгаа гоё төсөж байгаа хүмүүсийн тэнгуут яг энэ удаагийнх дээр болохоор яг ингээд өөрөө мэдрээд эхэлсэн чинь амар бүх зүйл амар хурдан болоод өнгөрчихсэн. Би яг тэр үе ингээд мөчөө ингээд мэдрэг гингүүд л амар бүх зүйл ингээд хурдан болоод дараач дурсамжийн жилийн дараа гэл бид нар үзүүлэлтээ гэл үзүүлэлтийн дараа хувцаас болоод ерөөхдөө бол ингээд яг тэр ингээд хугацаа ингээд зогсоогоод ингээд баймаар байгаа ч ингээд бүх зүйл ингээд хурдан ингээд гарт баригдахгүй тэгэл нэг мэдсэн чи ингээд амралтын дээрээ л амарч байгаа. Тийм болохоор ер нь гой байгаа ч одоо ингээд одоо л өнгөрцөн ингээд зургуудыг харахад амар гоё юм шиг санагдаж байгаа хүртэл яг тэр үед болохоор ингээд амар бүх зүйл хурдан өнгөрчихсөн. Тэгтээ бол гоё га. Танангийн хамгийн сахилахгүй хүн энэ дажгүй. Өдөлтөө та юу ээ. За тэгвэл за миний одоогоор харагдвал манай сахилахгүй хүн юм бол анандах.
заан дугаас амар тийм цаанаасаа тэр хүний одоо ингээд юу болохоор тийм сахилгагүй тийм юу энерги сайтай амар ярэ тэр хөвгт за ихэрэнд ажгүй гэх юм бол за миний хувьд биш гэхдээ ингээд хүмүүсийг харангууд манай ангийнхнаас хамгийн дажгүй амар баясгалан угаас ойлгомжтой ер нь бол хичээлч тэр одоо спортч бүгдийг ингээд тэнцүү авч явдаг тэгээ бүгд сайн ер нь бол тэгээ царай мэрэ бол юу л байна бүгд яа та болооч дээ би найз бэнтэй энийг хасаарай мэдгүй ингээл өчтөр бол ингээл ангийн бэнэрийг уйлж мэлхийг харах бол тэгэл хөвгөлтүүлсэн та гэхгүй юу мэдгүй би уйлаагүй багтсан гэхгүй уйлаад бизнес удирдлагаар сураад тэгээд шоу менежер болноо. Тэгэл яагаад вэ гэхээр 8-аас 5 хүртэл ингээ ажиллахаар надад нэг юм ял хийж байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Ямар ч ажил байсан дуртай ажил хийж ийсэн гэсэн тэгэл өглөөгээд тэр болохоор яг ингээд бүр яг 100% сонирхлоороо тэгэл хизээч хийсэн болно тэгэл тэгэл яванда баар мартаа болно хөгжмийн дэлгүүр мэлгүүр эдгэргээл баахан зүгээр тэгэл зүгээр гоё 50 цаашин тэгэл нэг цагт баригдахгүй л ажиллахыг хүсдэг шүү дээ. Хэнийг хамгийн түрүүнд аа болно гэж бодож байна. Өөрийгөө. Зүгээр л талчгаж явж байгаа л хүүхдтэй болчих шиг санагдав. Би өөрийгөө бас тэгж явж байгаа уус төрлөө ордог гэж боддоо шүү дээ. Тэгээ манай нөө Ирмүү манаас улс төр юм болох хаа. Тэгж боддоо шүү дээ. Ер нь нэлээд сайн бөөндөө нийлдэг. Айгу бусад ангиа бодвол хориулаа сурдаг. Тийм болохоор амар жижигхэн ангид бас идэг. Тэгээд уртнаагч манаас анги дааж авснаас хойш яг дөрвөлжин дотроо гэдэг нэг үг ингээ гаргаж ирээд тэгээ бид амар ингээ ангитай амар илэн далангуу дотроо нууцаад ингээ нээлттэй ярьдаг. Ер нь хийнээсээ санаа зовхгүй айгу тийм нийтж. Бидгээ дахиж энэ сургуульд яг энэ хөл бөмбөгийн талбайд тэр зааланд ингээд орохгүй гэж шүлэг уншихад бол ер нь нэлээд сэтгэл хоосон болоод амьдралынхаа ер нь ихэнх хугацааг өнгөрүүлсэн газар маань өнцөг болон бүртэн ингээд дурсам шингэсэн байгаа тэр газрыг дахиж харахгүй гэдгээс жоохон сэтгэл өвдсөн. Надад бол манай охтууд бол ер нь хинхэн нэг тийм эмч болно гэсэн зорилготой байдаг болохоор яг л эмчл болох бах таа гэж төсөөлөгддөг. Яг нэг тийм цагаалалттай нүдний шилтэй нэмсэглэлээр хүмүүсийг эмчилдэг тийм эмчнэр болсон байх гэж бодож байна. За тэгээд бүгдээрээ нь захиж илий. Та нар их сайн хөгтөж шүү. Тэгээд бага ангиас нь одоо харахад бол нэлээ өөрчлөгдсөн. Тэгээд 10 жилийн дараа 5 жилийн дараа дахиад болоход бас одоогийн хөгтөд бас л өөрчлөгдсөн байх ба. Гэтэ бүгдээрээ өөрийнхөөрөө байгаарай. Хэний ч хажууд битгий юм тэр хүний тэр хүний эвтэйхэн байх гад худлаа дүр хэсгээрээ л гэж тэгээд өөрийнхөөрөө л байгаарай, бяцгаагаарай гэж. Манай багш хичээнгүү ер нь ангиа гэдэг яг бид нар лөө жоохон ууралж дагиндаг ч гэсэн бид нарыг бодож дандаа л тэгдэг тийм мундаг багшаа 15 анги төгсгсөн болохоор тэгээд яаж анги авч явах талаараа сайн мэддэг гэж боддог та. За би олон улсын харилцаагаар сурах гэж байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр би өөрийгөө тодорхойлохдоо хэлний тал дээрээсээ хэл сурахт ингээд надад сонирхолтой амархан байдаг болохоор ер нь надад тохирсон мэрэгжил гэж бодоод олон улсын харилцааг сонгосон. Ямар ч тач бүгд л амжилттай, тогтцтой тэгээл ер нь бүтэмжтэй мундаг л явж явах бах. Ананд бол шоу менежер болно гэсэн. Ананд тэгээд гоё том шоу зохиогоод гоё алдартай мундаг хүн болоосай гэж хүсэж байна. Та ер нь тэгж төсөлж байна та. За энэ хүртэл хамт байж, нэг гэр бүл шиг байж, нэг ойлгож, ярилцаж хамт байж байдаг ангийнхандаа үнэхээр их баярлалаа. Хайртай шүү. Өөр цаанд явна. Та хэдтэй маш их баярлалаа. Багш нарын чихийг халууцуулсан аав ээжийнхаа одоо их үеийн үдсэн хүүхдүүд байдаг. Тэгээд ер нь айгүй хэрэгтэй хүүхд орооцолдог. Тэгээд шинэ багш нар ирэнгүүтээ ер нь бол манай ангид ороод дандаа уйлж гардаг байсан багш нар. Тэгээд ер нь бол баг тэр хэцүү анги гэдэг киног боддоор нь үзүүлсэн анги л манай анги болж таарсан да. Тэгээд багада амар сахилгагүй байсан. Тэгээд одоо ингээ харангуут ерөөсө багасаа өөрчлөгдөөгүй юм шиг ингээд хүүгүүд нөхдүүдийнхаа өдөөл ингээл яваа л байдаг. Тэгэхээр одоо хүртэл тэр хүүхэд зам ингээ байгаа хүмүүс зөндөө байсан. Дурсам хичээлдээ суухад нөгөө нэг яг бага ангитаа өөр сургууль сурж исэн болохоор яг ингээд бага ангийн маань багш биш гэдэг
утгаар ингээд жоохон дурсам хичээл болж чадахгүй болов уу гэж бодож исэн. Тэгсэн чинь ингээд үсгээ бичээд ингээд яг ангийнхаа багшийнхаа удирдлагадаар ингээд яг бүр тэр нэг жоохон хүүхд тахтаа сурж исэн хичээл эхнээс нь үзсэн чинь амар нэг юм гой санагдсан мөлий. Одоо бол ингээд дүүгийнхаа даалгаврыг би яг тийм маягаар хийлэгдэг болохоор амар их дурсамж ингээд миний дотор хуурсан. Тэгэнгүүт тэр үзүүлбэр сургуулийн тэр болохоор нүунийг бид нар чинь хоорондоо хосын бүжиг хийсэн. Тэр бүх юмнууд ер нь бол амар хурдан болоод өрнөцөн. Яг ингээл дөнгөж ганц цаг л суучлаа даа гэж бодоод ижсэн чинь баг тэр бүх зүйлүүд ингээд болоод дууссан байсан. Тэнгүүт яг тэр хугацаанд ч одоо хідэн ч удаа байлсан ингээд манай сургуульд чи ерөөсөө топ 5 гэдэг нэртэй манай эдэн бэндүүд идэм юм аа. 6 дугаар ангиас хойш одоо 7 жил нэрээд орсгож байгаа топ 5 бэнд гэдэг. Тэр хэд чи ерөөсөө одоо Гайрд, Намар төвшин, Ананд, Ирмүү тэгээд ер нь бол баг манай ангийн амар баясгаланд аз бямташ хоёроос бусд нь бүгд ер нь нэрээ сургуульд үлдээж байгаа. Цоотой ашиглахгүй гараа та. Ангийн багштай зориулаад ингээд чихнээс нь ханхуу яад ингээ үнэхээр хэцүү байлгасан дуучлаарэ гэж хэлмээр байна. Нийт ангийнхныхаа өмнөөс одоо хамгийн сүүлийн жилээ манай ангийг авч байгаа. Тэгэнгүүт одоо өмнө авч исэн тэр олон ангиудаас ийм хэцүү анги юусоо байгаагүй гэж манай багш хэлдэг байхгүй юу. Тэгэл дандаа стресстүүлэн дандаа эдсийг нөхүүлчихдээ те бид нарыг ингээд үнэхээр их уучлаарай багшаа. Гэхдээ яг энэ хэрээрээ бид нар ирээдүйд амжилттай хүмүүс болоод багшигаа гоё ингээд жарганаа гэж хэлмээр байна. Тэгээд ангийнхандаа насан туршдаа нэг ангийнхан шүү. Ангийнхандаа зөндөө их хайртай шүү гэж хэлмээр байна да. Ер нь багасаа кино сонирхдаг, уран зохиол сонирхдаг. Тэгээд бас камер сонирхдаг байхгүй. Тэгээд бодож байгаа л угаасаа би яг найзуудаараа нэг юм хийдیں۔ Тэрэн дээр өөрөө зураглаачаар нээжлээ. Тэгэл за угаасаа дуртай чи кино зураглаач муу юм байна гэж. Тэгээд сонгосон. Би их үг нь мэдэхгүй л дээ. Тэгтэл би бол өөрийгөө Оскар гэж боддог. Яг ямар дурсамжинд тодтолдог байвал хамгийн нандин дурсамжууд. Тэгэхээр та нар бол тэр миний хамгийн нандин дурсамжуудын нэг шүү л гэж хэлнэ. Томрох тусмаа өөрчлөгддөг юм а гэдэг чинь манай анги бол өрдөөсөө тэгж өөрчлөгдөөгүй. Бантар нь хүмүүсээр лээсээ охтууд нь тэгэл чимээгүй хичээлээ гээл нэг тиймэрхүү л. Нандин дурсамж зөндөл байгаа л та угаасаа 6 жил нэг ангид хамтдаа сурсан. Тэгээд манай сургууль чинь бас аюу үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Тэгэл зөндөө хөгтөө хөвлөд идэг. Тэгээд манай анги бид нар бас хөрхөн нэлээд хөгжилтэй. Тэгээд ер нь гайгүй. Тэгээд хамгийн дурсамжтай гэх юм бол ер нь бага ангид л аюу дурсамжтай байсан юм даа гэж боддог шүү дээ. Одоо 11 12 дугаар ангид амар их шалгалт өгөөл ер нь жоохон хөгжилтэй гэхээс илүү стресстэй. Гэтэ ч бас хөгжилтэй зүйлсүүд байгаа л та. Ангийн аяллууд ер нь дандаа гоё болдог. Тэгэл тэр андын лагерлоо явсаа аялал бас амар хөгжилтэй байсан. Тэгэл цасаар байлдаал манай ангийн мэнд бүр октод гэж авч үзэхгүй бүр нэр үтэл нь балбаа цасаар. Тийм тэр бас хөгжилтэй юм шиг тэр үед бас үйлчлээсэн л таахгүй юу. Сайн уу агшаа. Игчин. Сайн уу агшаа хайртай шүү. Хайртай. Сайн уу агшаа хайртай шүү. Мөчм. Сайн уу агшаа хайртай шүү. Ханта. Сайн уу агшаа хайртай шүү. Хашаа. Сайн уу агшаа хайртай шүү. Хайртай агш. Бодроо. Сайн уу агшаа хайртай шүү. Ирмөө. Сайн уу агшаа хайртай шүү. Хайрж байгаа. Сайн уу агшаа хайртай шүү. Интикаа чинь. Сайн байна уу агшаа хайртай шүү. Сайн байна уу агшаа хайртай шүү. Бодроо. Бодроо ирсэн. Сайн байна уу агшаа хайртай шүү. Нанда. Сайн уу агшаа хайртай шүү. Чама. Сайн байна уу та? Сайн байна уу та?
Сайн байна уу багшаа? Ана. За. Сайн байна багшаа. Хайртай шүү. Сайн байна багшаа. Нэрнүүд логж ирэх байж та. Сайн байна багшаа. Жигэн бодор ирсэн юм. Сайн байна уу? Хайртай. Сайн байна уу? Хайртай шүү. Энэ нэстэ жамаа юм уу? Сайн багшаа хайртай шүү. Нанта. Сайн багшаа хайртай шүү. Амраш. Орой мэдгшээ. Орой мэдгшээ. Ирмэ. Сайн багшаа. Энэ жиг сайн юм уу? Сайн багшаа хайртай шүү. Сарав. Сайн багшаа хайртай шүү. Сарав. Сайн багшаа хайртай шүү. Энэ жиг сарав юм. Сайн уу багшаа хайртай шүү. Ананд шүү. Сайн байна уу багшаа хайртай шүү. Цаваа өнгөө өөрчилж хэлдэг. Ананд юм уу? Сайн байна уу багшаа хайртай шүү. Ана. Сайн багшаа хайртай шүү. Ханки. Сайн багшаа хайртай шүү. Энэ жиг бодор юм байна. Сайн багшаа хайртай шүү. Харин тий. Дахиад сайн байна уу та? Сайн байна уу хайртай шүү. Энэ ташруу. Маамаг төвшин. Сайн байна уу багшаа хайртай шүү. Энэ шат хотлаа. Сайн байна уу багшаа хайртай шүү. Сайн гэлээ. Бишүү. Сайн байна уу багшаа хайртай шүү. Сарууд. Сайн байна уу багшаа хайртай шүү. Мишель. Тусуулж. Сайн байна уу багшаа хайртай шүү. Жаа хатардаг. Танаас хаваа шүү. Бодор юм уу бишүү Инкчин ёо зад баярлалаа. Би ерөнхийдөө одоо 15 дахь анги одоо энэ урт богино хугацаагаар ингээд дааж төгсөж байна. Энэ хугацаанд хүүхд жил болгоны төгсөлтийн хүүхдүүдийн онцлог байдаг. Энэ жилийн хүүхдүүдийн онцлог бол ээж аав нь хүүхдүүдийнхаа төлөө маш их зүтгэл гаргадаг юм байна гэж би бол маш их бахархаж бодож байсан. Цаана надад айдас юу төрж байсан гэхээр энэ хүүхдүүдийн одоо нэг элсэлтийн шалгалтын амжилтаа өгүүлээд нэг зөв зам чиглүүлчихийн сан гэдэг өөртөө бол тийм одоо зорилго гэх юм уу? Ямар ч бас энэ хүүхдүүдийг амьдралын зөв замд чиглүүлэх миний үүрэг. Тийм учраас одоо хүүхдүүдийнхээ итгэлийг алдахгүй байх юмсан л гэж байна. Далавчаа дэлгээд одоо яг л нисгэд бэлэн болсон энэ агшин. Тэгэхээр энэ бүгдөө дэлхийн хилтэй болсон хүүхдүүд тийм учраас төв дэлхийгээр дүүлэн нисэх итгэлтэй хүүхдүүд л гэж бодчих. Хүүхдүүдээ төв дэлхийг алгасан нис, дүүлэн нис амьдрал бол хязгааргүй. Тэгэхээр чи хязгааргүй өд тэмүүлнэ гэвэл тэнгэр өд тэмүүлэх ёстой. Дэлхий бол одоо амьдралын оргил. Тэгэхээр оргилд мацах зорилготой байх ёстой. Ингээ хүүхдүүдээ аав ээжүүд нь гэрэл дээрээднүүд нь сайн сайхан бохно гэсэн. Нэг ангийн андууд би
Хичээе танилцсан